За сайн байцгаана уу. Нойрноос ирээрээ. Яаж юм? Нойр бүлээд нэ. Жохо урт Библи уншсан чинь нойрч хүрцэн үгүй. Зарим хүмүүс нойроо Библи уншиж хүргэдэг гэж нэг ярьдаг тий. Библи ер нь юуны тулд бидэнд өгсөн юм бол та бүхэн юу гэж бодож байна? Нойр хүрэх гэж өгсөн үү? Юу гэж бодож байна хэлээрэй. Бурхны хүсэл, Бурхны ерөөл, Бурхны замыг бидэнд таниулж мэдүүлж тэр замаар биднийг амьдруулахын тулд Библи буюу Бурхны үг бидэнд өгөгдсөн байнамаа. Амен. Тэр Библийг бид нар уншдаг. Библиэс бид нар Бурхны бидэнд хандсан тэрхүү ерөөл нэгүсэл бидэнд хандсан хандлагыг мэдэрдэг. Библиэс бид нар Бурхны мөн чанарыг бас олж таньж хардаг гэсэн үг. Тийм учраас та бүхэн Библиэс уншаарай гэж бодож байгаа. Амен. Тэг гэртээ сайн Библи уншдаг болохоор та бүгдийг энэ чинь ингээд бүхэл бүтэн бүлэг-бүлгээр нь уншуулж ингэж одоо нэг ёсондоо Библи уншуулж байгаа шүү дээ. Ойлгож байна уу? Тэгээ Библийг гэртээ сайн уншаарай гэсэн үг. За тэгээ миний би бас өнгөрсөн удаа хэлсэн. Ер нь пастрын үйлчлэлээ аваад 7 жилгаар 8 жилгаар үйлчлээд тэгээд нэг жил шахуу шаббат буюу амралтын одоо жилээ ингээд өнгөрөөгөөд буцаад ороод ирлээ. Зуны амралт гэдэг шиг тийм ээ. Яг нь ер нь бол мэдээж би нэх тэгээд бүтэн жил сайхан гизээ хэлж хөвтөд амарсан юм үгүй л дээ. Миний өнгөрсөн амьдралын он жилүүдээс бас хамгийн ачаалттай хүнд он жилүүд бол өнгөрсөн байгаа. Тэгэхдээ яг энэ хугацаанд би юу хийсэн бэ гэхээр ер нь бол цуглааны үйлчлэл буюу номлол бол хийхгүйгээр цуглааны үйлчлэлээс бас нэг хэсэг одоо хол байжгаад тэгээ одоо ирээд ирж байгаа юм аа. Тэгээ энэ хугацаанд бас цуглаанда хамт байж та бүхтэй хамт юм одоо үйл ажиллагаанд оролцож эзний дотор эзний нэгүслийг бас улам илүү мэдэрч ингэж хамт байлаа. Тэгээ энэ өнгөрсөн хугацаанд бас хил ам таталж хэрүүл маргаан хийгээгүй цуглааныхаа итгэгч та бүгдээ бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ пастор сууртаа бас баярлаа. Цуглаанаа сайхан удирдах пастрын багийнхандаа бас талархал илэрхийлье. Тэгээ өнгөрсөн за баярлалаа. Өнгөрсөн удаа бас манай цуглаан шинэ хүмүүс, шинэ удирдагч нар шинэ үйлчлэлийн жил эхэлсэн байгаа. 9 сар гэдэг бол ер нь бол хичээлийн шинжил гэдэгтэй адилхан үйлчлэлийн шинжилийг бид нэр эхэлдэг. Энэ үйлчлэлийн шинжилдээ бид нар хамтдаа Бурхны дотор хэрхэн үйлчлэх үү, юу хийх үү, юуны төлөө бид нэр энэ жил явах уу, одоо хин удирдахын, хин удирдуулахын, хин дагахын, хин дагуулахын гэд тэр болгоныгаа бид нар шийддэг байгаа. Тэгээ бас бид нар өнгөрсөн 7 хоногийн цуглаан дээр эзний өдөр тэр хүмүүсийг бүгдээр ингэ танилцуулж, хамтдаа эзний дотор өрөөж тэр хүмүүсийн төлөө залбирч ингэж одоо үйлчлэлтэнд томилсон байгаа. Тэгэхээр зөвхөн ахлагч нар энэ үйлчлэлийн шинжилд үйлчлэхээр дуудагдсан юм биш л дээ. Энийг бас буруу андарч болохгүй. Өнөөдөр энд сууж байгаа хүн болгон Бурхнаар өнөөдөр бид нар дуудагдсан. Бид нар нэгэнтээ Бурхнаар дуудагдсан хүмүүс учраас Бурханд үйлчлэхээр сонгогдсон гэсэн үг. Бурхнаар дуудагдсан гэдэг энэ үгийг бид нар андуурч болохгүй шүү. Бурхнаар дуудагдсан гэдэг үгийг заримдаа хүмүүс Бурхан намайг дуудаад надад үйлчлэх гэж байгаа юм байна гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Бурхан намайг дуудаад одоо миний хүслийг биелүүлэхээр ингээд намайг дуудсан юм шиг байна гэж зарим боддог юм байна. Sorry, тийм юм байхгүй шүү сая. Sorry гэдэг үгийг ойлгож байгаа биз? Тийм юм байхгүй. Бурхан биднийг дуудсан. Яах гэж дуудсан бэ гэхээр өөрийнхөө алдрын төлөө, өөрийнхөө хаанчлалын төлөө хүмүүс биднийг Бурхан өрөөж, ивэж, өөртөө үйлчлүүлэхийн тулд биднийг сонгонд дуудсан байдаг юм аа. Мэ? Та бэлэн үү? Би бол дуудагдсан учраас таныг энд байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм үү? Тэгвэл та одоо Бурханд үйлчлэхдээ бэлэн байна уу? Хажууд байгаа найзаас асуугач та Бурханд үйлчлэхдээ бэлэн байна уу гэж. За тэгээ бид нар боддог. Зарим тас гөрийгээл над руу хараад байна. Хажууд байгаа хүнтэй яриад тийм бол тийм үгүй гэдэг хэлээ. Зарим үед бид нар боддог л доо. Бурханд үйлчлэн гэдэг энэ хөө ажлыг нэг амар тааш давж хүнд хүчээр одоо Бурханд нэг ашиглуулах гэдэг амт юм шиг санагддаг. Ер нь бид нар Бурханд ашиглуулсан ч яах вэ? Тэр нэг аава намайг ашиглаач гэдэг нэг тренд болсон шүү дээ. Гэхдээ яа тийм ашиглуул л та. Бүх боломж олцоогоор Бурханд ашиглуул. Ашиглууллаа гэд яах юм? Юу хөрөх юм? Юу унах юм?
За хүмүүс ашиглуулж болохгүй. Та бидний хажууд байгаа хин нэгэн бол одоо магадгүй одоо цуглаанд байгаа хүмүүс ашигласан ч гэсэн арай хайраар ашиглах байлгүй дээ тий. Өөр гудамжинд байгаа хүмүүс юу ч гэсэн будаа болтолч ашиглана шүү. Хүмүүс ашиглуулж өстой болохгүй. Энэ тэр хойд игнэнд сууж байгаа хүмүүсийг угаал нь хэдүүлээ нэг юм ярьсан тий. За хүүхдтэй буюу жирэмсэн ихчүүд үлдээд бусд нь come on baby нааш ороо. За өнөөдөр би цуглааны гадаа нэг 15 минут зогслоо. Тэгээд хоцорч ирсэн хүмүүс тоцорсон минутыг хэлээд. За та 10 минут тоцорлоо, 15 минут тоцорлоо. Манай цуглаа 11-ээс шүү гэж хэллээ. Ингэж ер нь явж байна. Тэгээд ер нь манай цуглаа 11-ээс шүү дээ, тий? Мэдж байгаа биз? Чаа дагаад хэлэхгүй 11 гэд. За одоо өнгөрсөн удаагийн ахлагч нарын хурлаар 11 цагаас эхлэе гэж бид нэр ярьсан. Тэгсэн чинь 11 15 гэд би ороод ирсэн чинь арай эхлэегүй л хэлээ. 11-ээс л эхлэе заяа. Тэгээ нөгөө Facebook группээс бас би зарим хүмүүсийг хассан байгаа. Уг нь бүгдээрээ байж байгаад хасъя гэж ярьсан. За магадгүй цуглааны итгэгч хассан байвал уучлаарай хэлээд буцаад орох боломжтой шүү. Ер нь яг хөө зүгээр яагаад ингэж байгаа юм би одоо мэдэхгүй байна. Миний нөгөө техник технологийн хөгжлийг мэдрэхүү маань арай гүцэхгүй байна. Хамаагүй хүмүүс ингэ дагаад орцсон байгаа юм. Ялангуяа шижир махвал гэж юу хаана вэ? Тэгээ шижир махвалгаа бас айгүй олон хүнийг эд хийсэн байлээ. Дандаа шижир махвал гэдэг танихгүй хүмүүс ингэж ороод ирсэн байлээ лээ. Тэгэхээр энэ бид нар магадгүй нөгөө зарим мэдхгүйгээсээ болоод янз янз юм дардаг ч юм уу, тэгдэг ч юм уу тий. Өөрсдийн найз ингэж хүмүүс шууд манай нөгөө хаалттай групп руу ингэж ороод ах шиг байгаа юм. Тэгэхээр тэнчэнээс харж байгаа танихгүй хүмүүсээ нэлээд олныг би мэдхгүй гэж ойлгосон. Манай цуглаанд явдггүй гэж ойлгосон нэлээд олон хүмүүсийг тэр цуглааны группээс гаргасан байгаа. Мөн маш олон хүмүүс одоо гадаад дотоод яваад ч юм уу одоо тэнчэнэ нэг ёсондоо байхаар болоо цуглаанд итгэхгүй тийм ээ цуглааны группт итгэхгүй ч юм уу цуглаанд итгэхгүй хандж байгаа тийм зарим нэг хүмүүсийг бас хассан байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ тэрэн дээр бас ажиллана. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө ярьсан хэлснээ хэдүүлээ ингээд биелүүлъя гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ жил үйлчлэлийн шинэ жил бид нар бүгдээрээ бурхнаар дуудагдсан хүмүүс, бурханд үйлчлэхээр дуудагдсан хүмүүс үйлчлэцгээгээрээ үйлчлэхдээ бэлэн байцгаая. Бурханд бүгдээрээ нэг сайхан ашиглуулцгаая гэж би та бүгд уриалж байна. Амен. Хажууд байгаа найз хэлэхгүй бурханд ашиглуулаарай ч гэгээд. За өнөөдөр Библиэс бүх амьдралынхаа туршид бурханд ашиглуулсан нэг хүнийг анаа бүгдээрээ. Ер нь бол нэг хүн одоо ингээ 12 13-ыг үзээд байх юм бол бүх амьдралынхаа туршид бурханд ашиглуулсан нэг хүн талаар гараад байгаа шүү дээ. Тэрний нэр хэн блэ? Авраам буюу Авраам, тийм ээ? Авраам буюу Авраам. Эхлэл номын 13 дугаар бүлгээс бид нэр өнөөдөр үзнэ. Ер нь та нар тэмцээнд орж үзсэн үү? Суглаан моглаа сугалж үзсэн үү? Яг суглаан моглаа сугалахад та нар яг төрүүлж чал гүйч сугалдгоо. Би бол дандаа тэгдэг байсан. Би бол ер нь ингээд суглаан моглаа сугалахад нь шүү дээ. Уралдаж очиод төрүүлж очиод аль одоо ингээд олноос нь ингээд суглаад аль сайныг суулгахыг хичээдэг байсан л да. Тэгээд надад ерөөсөө тийм сайн юм таарж байгаагүй. Харамсалтай. Одоо ингээд янз янзээс ингээд нөгөө нэг хонжир цуглаа байдаг те бас. Тэгээ хонжир цуглаа моглаач гэсэн ялгаа байхгүй. Ингээд харж марж байгаа л ингэж мэдж байгаа л түг гэл авдаг. Харамсалтай надад цуглаа ерөөсөө таардаггүй. Тэмцээнд ингээд орох чинь ингээд суглана хамгийн амар багтаан л таарчна. Хамгийн лаг тоглодог ч юм уу, хамгийн мундаг тоглодог ч юм уу, хамгийн хүчтэй өрсөлдөгч нартай л таарчдаг. Эсвэргээрээ заримдаа нөгөө нэг хамгийн сүүлд үлдсэн суглааг нь авж байгаа тэр хүн гоц мөргөд зэрэг бол ингээд хацтай байдаг те. Нэг сонир. Тэгвэл өнөөдөр Библийн энсгийг бид нар аваад үзэх юм бол Авраам, Лот гэдэг хоёр хүний талаар гарч байгаа юм. Лот болохоор Авраамын хамаатан үеэл гэж ярих юм да тийм ээ. Дүүн. Тэгээд тэр хоёр бурхан Авраамыг төрсөн нутгийг төрөл садангаас нь дуудсан газар руугаа илгээсэн. Тэгээд тэр үед Авраам Лотыг өөртөө авч явсан. Мэдээж тэр хоёр өөртөөсөн төрөн одоо юм аал ингээл аваад явсан баг л та. Тэгээд аваад явсан. Тэгээ явж идэл занд нь нөгөө нэг Египтэд очиод аваа эхнэрийг булах гад нэг бөө хилэн болоод нэг бөө юм болж байгаа шүү дээ. Тэгээ явжсэн. Тэгээ тун удаагүй тэр хоёр энэ хувьд Египтээс Негев рүү хөдөлсөн баг. Негев рүү хөдөлсөн. Тэгээ тэндээ очиод тэндээ тэр хоёр очих хөстэй байсан газараа очсон. Тэгэд нэг асуудал гарсан. Тэр юу гэхээр тэр хоёр маш их баян эд хөрөнгөтэй, мөнгөтэй байсан учраас тэдний хүмүүс газар нутаг, уух ус, өөрсдийн оршин тогтнох газараа булаацалдаж хоорондоо маргалдсан байдаг.
Тэгэхээр Библийн энэ хэсгээс харах юм бол энд өгүүлж байгаа юм л да. Лот бас мал сүрэг майхан савтай учир тэдний газар хамт амьдрахад хүрэлцэхгүй байваа. Тэдний эд хөрөнгө үлэмж яран байсан учраас хамт амьдрах аргагүй болж. Тиймээс Авраамийн малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт Канаанчууд болон Персчууд нутаглан судаг байваа гэжсэн. За тэгээд тэр очисон газар нь өөрсөн дээр нь хүрэлцэхгүй мөн Канаанчууд, Персчууд гэдээ олон хүмүүс байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа олон мал сүрэгтэй, олон дагуурстай, олон ард хүмүүстэй байсан учраас хоорондоо хэрэлдэж маргалдаж ирсэн л тийм. Тэгээд тэнд юу болсон бэ гэхээр Авраам Лотод хэлсэн байна. Авраам ахын дүүсээ чи бид хоёрын хооронд бас танаа малчид бидний хооронд маргаан бүү байгаа гэж хэлсэн байна. Чиний өмнөх энэ бүх газар байгаа шүү. Чи надаас салж яваач. Хэрвээ чамайг зүүн тишээ бол би баруун тишээ бай. Гихмчлэнгээр ярьж гисэн. Тэгэхээр бид нар Библийн хэсгээс харах юм бол 12 дугаар бүлэг дээрээс харах юм бол Бурхан Авраамыг дуудаад би чамайг өрөөн, ажиллана, миний очисон газар сүү бал бурмаана бэлгсэн сайхан газар байна гэж Бурхан явуулсан. Тэгээ явж идэл зөндөө олон саад бэрхшээл тулгардаг. Эхнээсээ гисүүлэл Египтийн нутагт орсон. Яла Египтийн нутагт орсон чи эхнэрээ болоолох шигтэй тийм биз дээ. Тэгээд дөнгөж гараа явж исэн нөгөө итгэх дүү Лоттойгоо. За магадгүй би зүгээр энийг жоохон уран сэтгхэн аргаар тайлбарлахыг оролдъё. Энэ яасан бэ гэхээр Авраам түүнийг дуудсан. Бурхан дуудсан тий. Бурхан дуудаад тэр Авраам төрөл садангаа орхиод гарахтаа өөрийнхөө хамгийн итгэлтэй дүүгээ магадгүй дагуулж авсан байх гэж бодож байгаа юм. Библиэр тийм үг байхгүй л дээ. Лот мотын мундаг сайн Авраамын итгэлтэй үнэн чөдрөхөн байсан гэдэг үг байхгүй. Гэхдээ би бодохдоо бол магадгүй Лот бол Авраамын хамгийн итгэлтэй, түүний хамгийн сайн, түүний одоо яадаг юм те төсч болох үеч тийм нэг юм байсан байх. Магадгүй та нар холын замд гарахтаа хамгийн итгэлтэй хүнээ авч явдаг үстэй. Тийм биз? Магадгүй одоо яадаг юм би ч одоо хөдөө гадаа ингээд олон удаа машин цашаар их явдаг л да. Тэгээд машинаар явахдаа би ерөөсөө нэг л хүний хажуу сууж явдаг юм. Өөр хүний хажуу сууж явдаг. Тэр болохоор манай хамт ажилтдаг нэг залуу байдаг. Тэр залуу болохоор машин унаагаа сайн барьдаг, техникт сайн. Ер нь бол тийм мундаг л да. Тэгээ тэрний хажууд би суугаа явахдаа их тайван явдаг. Тэгээ ийш тийш явахдаа зандаа тэр залууг авч явдаг байхгүй. Яг үүнтэй адилхан бид нар ямар нэгэн хол ч юм уу, хөдөө ч юм уу, эсвэл холын аянд гарахтаа өөрийнхөө хамгийн итгэж болох үец найдвартай, өөртөө үнэн шудрах, тийм ээ, итгэмжтэй, одоо чадвартай тэр нэг авч явах байхаа гэж би бол ойлгож байна. Тэгэл энэ Библийн хэсгийг ингээ одоо аваад үзэх юм бол Лот зөвхөн Лот түүнийг дагаж гисэн. Түүний ойр дотны хүмүүсээс тийм үү. Тэгвэл Лот Авраамын хувьд маш итгэмжтэй, түүний хамгийн сайн, одоо юу гэдгийг түүний хамгийн одоо итгэж болох байсан нэг нь байсан юм болоо гэж би ойлгож байгаа. Тэгээ яасан бэ гэхээр нөгөө хэд чинь явсан, зарим нэг газар нутгийг туулсан, тэгээ байж идэл нөгөө хэд чинь хооронд асуудал үүссэн нөгөө хоёр хооронд. Тэгэхээр Авраам ер нь яагаад тэр өөрийн нутгаасаа тийм ээ гарсан бэ? Яагаад явах болсон бэ? Гэдгийг 12 дээр бүлгээс харах юм бол маш тодорхой. Бурхан түүнийг дуудсан учраас тэрээр явуулсан. Тийм биз? Тэрнээс Авраам Бурхан минь надад нэг сайхан газар өгөөд би тийшээ яваадах. Тэгээд та намайг ингэж өрөөгөөд гэж юусоо яриаггүй. Харин Бурхан түүнийг дуудсан. Би чамайг дуудсан. Өрөөн газар нутгийг өгнө. Үр удмын чинь газар шорооноос олон болгоно гэж Бурхан дуудсан. Тэгэхээр Авраамын амьдрал бол тэр чигтээ Бурханаар дуудагдсан нэгний амьдрал байгаа даа. Бид нар Авраамын амьдралыг ингээд аваад үзэх юм бол Бурханаар дуудагдсан нэгний амьдралыг бид нар ингээд ямар байдаг юм бэ гэд Библиэс аваад үзэх юм бол энэ хитгэн мөрний дотор маш их ээдрээтэй асуудлууд гарч ирж байгаа. Маш их ээдрээтэй асуудлууд. 12 дугаар бүлгийн өмнөх хэсгээр аваад үзэх юм бол Фараон түүний эхнэрийг булааж авдаг тийм үү? Тэгээд тэнцээ магадгүй зүгээр энэ хэсгийн өгүүлбэр хэлж байгаа боловч энэ чи аюултай юм болж байгаа шүү дээ. Цэрэг мэрийг агсч ирээл сэлэм жад болсон амар хүчрэхэг Египет ирчүүд ирээл те. Египтчүүд айгүй мундаг би тийм хөгжилтэй байдаг шүү дээ. Би Солонгост байхдаа нэг барилдаж ирсэн. Тэгээ яагаад барилдсан бэ гэсэн чинь нэг гадаадын ажилчдын донд Солонгосын үндэсний бүхний тэмцээн болно гэдээ барилдсан. Манай ариуна битээр барилдсан. Битээр чи хоёлаа бас медальтан шүү болоогүй. Тэгсэн тэнцээ нэг юу байсан? Хэдий Египет залуучууд байсан. Хоёр Египет залуу байл л да. Хэдэн монголчууд, хэдий иранууд гээд Казахстан гээд бүхэн цэрүүд юм болгож ихтэй нөхдүүд олон байсан л та. Тэгэл тэнцээ очисон чинь барилдсан хүнд шинэ бэлтгэлийн ус өгнөө өнгөө гэхээр би өсрөө очихгүй юу? Өө нэг бэлтгэлийн ус авчиад ингэ. Тэгээд ороод хувцас салж исэн чинь нэг хоёр Египет залуу ингэ амар сахалтай. Хувцас салж исэн чинь ингэж алс гармаар болчих.
чинь талбай малбаа ямар ч амар мундаг тийм залуучууд байсан. Тэгээд тэднээс эзний хөвлөөр бүгдийг хаяад төрүүлж исэн л да тэр үед. Тэгээд тэр одоо яг зөвхөн бид нар ингээд аваад үзэх юм бол Авраам эхнэрийн булаах гэж тэр мундаг биетэй мундаг цэрэг агсан амар хүмүүс тэнд ирсэн л баг л та. Тэгээд тэр үед Авраам ямар олигтой байх вэ те. Одоо бодлоо бүгдээрээ. Миний эхнэрийг амар олон цэргүүд булаах гэдэг ирвэл яана. Би одоо айгууд хаяа зүхтаж хагаад. Энэ Авраам ч хөөх юм дүү мүү гэсхийгээд бас нэг хажууд нь байгаад ах шиг байгаад байгаа юм те. Манайс л сүүлийн 10-аад айгууд алга болж байгаа юм уу яах. Аимшигтай юмд хойд болж л байсан баг. За ингээд тэгээд тэр аимшигтай юм болж исэн тэгээд бурхан өрөөгөөд бурхан тэнцээ фараоны гэр бүл дээр асуудал үүсгээ. Тэгээ фараонд одоо ямар нэгэн байдлаар мэдүүлээд Авраам эхнэрээ буцааж аваад тэг явсан. Тэгээд тун удаагүй байж идэл нөгөө газар ирсэн нөгөө хамгийн итгэлтэй сайн найз хайртай дотны нөгөө Лот буюу түүний хүүхдүүд түүний үр сад эд хөрөнгө эрх мэдэл газар нутгаа булаацчих хэрэлдэж уралдаж маргалдаж гисэн. Тэгэхээр Авраам ч өөрөө хэн бэ? Авраам бурхнаар дуудагдаад өгөнд бурхнаар дуудагдсан тэр уг нь бол бурхан ерөөнө гэсэн тэр ерөөлтөө замаар алхаад хайгаад ингээд ерөөлийг дагаа явж байгаа юм шүү дээ. Уг нь бол тийм үү? Авраам 12 дугаар ишлэл сарханд бурхан дуудаад тэгээд дуудсан дуудлагын дагуу ингээд явж байгаа нэг. Гэтэл түүний амьдралд ямар их зовлон тохиолдсон бэ? Түүний амьдралд ямар их асуудал тохиолдсон вэ? Хоошоо аваад үзэх юм бол өшөө зөндөө юм тохиолдсон түүний амьдралд. Юу ч тохиолж байгаа. Авраамыг хэн дуудсан бэ? Бурхан дуудсан. Авраамыг хэн илгээсэн бэ? Гараач тий. Энэ чи ямар нэгэн тийм шүүлтмэлт байхгүй шүү дээ. Буруу хэлсэн ч гэсэн зүгээр ойлгодог юм уу эсвэл Монгол кирилл эсгэрэл бичсэн байх юм. Бүхэл бүтэн ном асуучаад би тэр дундаас тэдийн тэдгүүр ишлэг хэлээд гээгүй шүү дээ. Хоёрхан бүлгийн дундаас болж байгаа үйл явдлыг би асууж байна. Харилцан явал хэн дуудсан? Хэн илгээсэн? Амен. Бурхан илгээсэн, бурхан дуудсан. Тэгсэн чи яасан? Дуудагдаад бурхны замаар алхаж байгаа тэр мүү амьтны амьдралд ямар их зовлон тохиолдож байна вэ? Авгааг нь булаах га зэвсэг агнсан амьтад гараад ирэх юм. Нөгөө нэг итгэлтэй хөөрхөн сайхан итгэж явсан нөхөр нь гар ударгаар 9 шид болоод ингэхийн. Бид нар андуурдаг нэг зүйл байдаг. Тэр юу вэ гэхээр бид нар бурхнаар дуудагдсан бол бурханд итгэсэн бол энэ амьдрал дээр бүх зүйл окей болно гэж бид андуурдаг. Сайн мэдээ тарахтаа ч гэсэн бид нар ингэж андуурч хүмүүсийг молигддог. Та нар Иесуст итгэж цуглаанд яваач. Цуглаанд яваад яах юм гэхээр үгүй нэг л сайхан болно ч гэдэг юм уу те. Гоё болно ч гэдэг юм уу. Бүх амьдрал чи окей болно ч гэдэг юм уу гэж молигддог биднээс. Үндэ эн чи молигомгүйж байгаа шүү хүмүүст. Үндэ бид нар Иесуст итгэх юм бол бидний амьдралын бидний махан бие хамгийн хүнд хэцүү мөчүүд тэр үеэс эхэлдэг. Өглөө 11 цагт л цуглаандаа амжиж ирэх гэж зовж штэ манаас. Тэмнэ. Энд чи нэг ёсны сорилт. Тийм үү? Өнөөдөр энэ чи манай цуглааны одоо яг итгэгчдийн нэг 4-1 л энд ирсэн мэн гэж би харж байна. За одоо магадгүй сайнаар төсөөлье. 2 дугаар цуглаан 4-1 дахиад ирнэ. Тийм ээ. Ингээд сайнаар өөдрөгөр төсөөлөхэд өнөөдөр манай цуглааны 50% л эзний өдрийн мөргөлд олцож байна. Цуглаандаа ирэх гэж боо юм болж байгаа. Итгэлийн амьдрал бурхан дуулууртай байна. Маш олон асуудлууд бидний амьдралд бий болдог. Бүгдээрээ андуурч болохгүй. Бурханд итгэгчдийн амьдрал энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа бурханд итгэж байгаа тэр нэгний амьдрал бол тулаан юм аах туснаа. Тулаан. Тэмцэл. Дай. Амен. Бүгдээрээ худлаагүй бол Авраамыг хар. Авраам бурхан мөрөөрөө амьдарч байхад нь бурхан түүнийг дуудчихлаа шүү дээ. Чаавс аав ээжсэн салгаад хамаг амтны ингээд тэр Лот гээд нэг салгалсан нөхөртөө явуулчихлаа. Тэгээ явж ясан чи замд нь буу юм болоо нөгөө Лотон сүлдээ түүний чинь янз янз болгоод ингээд яг одоо Авраамын орон та нараа байсан бол яах вэ? Уучлаарай миний нуруу өдөөд байгаа учраас жоохон гिचцээ. Авраамын оронд байсан бол бид нар бурхныг хараа зүхээд бүү юм болж байгаа шүү дээ.
Гэртээ мөрөөрөө амьдарч байх та. Аа. Сарага тэврээд сайхан амьдарч байх Египтийн балиар амьтдыг авчруулаа юу гэж гомдлож. Нулимаа тараагаад өчнөө юм болох байсан баг. Яг үнэндээ бид нар тэгнэ. Өнөөдөр өчүүхэн төдийн амьдралд нь саад бэрхшээл тулгархад би Есүс дээр ирээд Есүсийг үгэнд итгээд дагаад явсан. Гэтэл миний амьдралд өвчин тохиолдоод байна. Миний хүүхэд өнөөдөр ийм хийчихэд байна. Миний тэр ингэчээд байна. Миний одоо энэ ингэчээд байна. Надаас санхүүгийн боломж алгаа. Тэрэнд чинь бурхан ер нь ямар хамаатай юм бэ? Ямар фэтли байна? Биднүүсийн хийсэн буруу, бузар, гим нүгэл бид нар өөрснөө л үр жимсийг хамсна. Бити андуураад бай. Гим хийчингүүтээ түүнийгээ та өөр хүнд тохиолох гээд, өөр хүнд үрүүлэх гээд. Эсвэл яадгийн те? Энэ дэлхийн ертөнцийн бид нар өөрснөө буруу зүйл хийчихэд тэрнийхээ шийтгэлийг магадгүй өөрөө амсах хэрэгтэй юм шиг яваад идэг. Дээшээ чулуу шидвэл таны толгой дээр л буу штэ. Заримдаа бид нэр дээш нь мангар том чулуу шидчихэнгүүтээ хажуу талдаа байгаа болдог авчираа толгой дээр булгаах гэдэг те. Хизээш тийм юм байхгүй. Бурхан бидэнд юу гэж хэлсэн? Энэ дэлхий дээр хийсэн тэр бүх гим нүглийг чинь төлөөс болох мөнхийн шийтгэлээс биднийг аврал гэж хэлсэн. Амен. Та одоо толгой руу дээш нэг юм шидэд өстэй. Толгой дээр чи унах нь уу? Эсвэл Есүс ингэж орж ирээд таныг хаажих нь уу? Тийм мөрөөдлийн итгэлийн амьдралаар бити амьдр. Өнөөдөр бид юу хийн түүнийхээ үр жимсийг амсна дэлхийн ертөнцийн. Юу тарин түүнийгээ хураана бид нар. Шарилж тарьсан бол шарилжаал хураана. Зүлэг тарьсан бол зүлгээл хураана. Хизээч бид нар андуурч болохгүй. Бид нар бурханд итгэлээгээд бурхан бидэнд мөнхийн амьдралыг амлсан болохоос биш. Энэ дэлхийн ертөнцийн дээрх бидний махны сэтгэлийн хүсэл таашаалыг дүүргэх тэр амьдралыг амлаагүй маах тусаа. Библи хаанаас үтсэн бол биднэрт бурхан доллар өгнө гэж амлаагүй. Машин өгнө гэж амлаагүй. Бурхан биднийг мөнхийн өгшгүй мөнхийн биетэй гашээ болгоно гэж амлаагүй. Өгшгүй мөнхийн гашээг мэдгүй. Нэг кино өгдөг шүү дээ. Төмөр буудсан ч хөхгүй, цавцсан ч хөхгүй ингээл явж идэг ингэ салгалсан юм байдаг шүү дээ. Тэгэж яваад ч юу яах юм? Зарим тэр вампиртэй кинон дээрээс ингээд тэдэн 100 жил амьдэрсэн, тэдэн мянган жил амьдэрсэн вампирууд гэл сэтгэлдээ хуваалцаж байгаа нь тэр зовцсон амьтд байдаг шүү дээ. Тэдэн мянган жил амьдэрсэн вампир гэсэн. Тэр минь үгсэн, энэ минь үгсэн, би л өхгүй ингээл байж. Үнэндээ тийм олон уртнаас бидэнд хэрэггүй шүү дээ. Бурхан бидэнд сайхан төлөвлөд өгсөн. Энэ насанд нь эзний хүсэл өрөөл сайхан багтаж амьдрал бид нар очих газар руугаа л очих хэрэгтэй байгаа юм л. Ах トゥ усраа итгэлийн амьдрал бол бидний хүсэл, бидний зүрх сэтгэлийн шунал энэ бүгдийг дүүргэх зүйл биш юмаа гэдгийг би таавд хэлхийг хүсэж байна. Та бурханд итгэсэн, бурхнаар дуудагдсан бол таны амьдрал ингээ уулын өрөө өнгөрч байгаа жалах тааралдана. Том чулууд тааралдана. Олон юм тааралдана. Авраам яг тэгэл явж штэ. Зарим жалганд нь ороод, зарим чулууг нь мөргөөл ингээл явж байгаа. Үнэхээр бид бурханд итгэсэн бол итгэлийн амьдралаа та нэг элбийн юм шиг амьдралаар бити төсөөлөөрэй. Итгэсэн тэр цаг мөчөөс чи эхлээд харин таны амьдрал жинхэнэ тэмцэл тулаан үргэлжлэн гэсэн үг. Би бол одоо мэдэхгүй нэг сайхан тэгээд нэг аз жаргалтай итгэлийн амьдралаар амьдраа яваад байгаа хүмүүс байдаг гэж итгэдэг. Би өөрөө тэгж амьдрдаг учраас. Яагаад гэхээр миний өдөр тутмын амьдрал намайг сорилтонд оруулж, сорж, өдөр тутмын амьдрал Христтэй хамт зогсох тэр тулаан дотор намайг байлгаж яддаг л та. Заримдаа бол бид нар үнэхээр нэрээ төвчээр алддаг тий. Би бол нэрээ заримдаа үнэхээр төвчээр алддаг. Гэдэг бүр ингээд уур бүр ингээд заримдаа бүр цогчмор додчмор санагдаад бүр ингээд тий. Дээр үед манай нэг найз байсан. Надтай хамт ингээд намайг итгэхээс өмнө хамт мөрөйтэй тоглолдог нэг залуу байсан. Тэгээ тэр бит хоёр хамт мөрөйтэй тоглож байгаа нэг өвгөнтэй муудалцахгүй. Тэр өвгөн энэ юуны Төв аймгийн аймгийн аслан хөл пүрвд орж ихэд мангар том биетэй. Мангар урт хөлтэй, мангар урт гартай юм өвгөн. Тэгээ бит хоёр чинь нөгөө тэгтээ шин даалаа тоглож байгаад нөгөө өвгөний чинь лөөрдөж байгаа баригдчихгүй.
Яаж даалуу тоглодгоо гэхэд даалуу чинь ингээд 5-5-аар нь өрөнгөт ингээд 12 ширхэг 60 ширхэг даалуу байдаг байхгүй. Тэр даалуу ингээд хүмүүс доотлолтоо 5 мото, дээдлэлтээ 5 мото ингээд 10 мотоор тоглодог байхгүй. Тэгээ би тэр нөгөө үгэнтэй чинь даалуу тоглож байгаад би нөгөө 5 модноос нэг босоог ингээд хулгайлчихгүй. Хулгаалаад нөгөө үгэн чинь 10 модоор битээр нана 15 модоор тоглоод байна сте. Тэгээ 10 модоор тоглож байгаа хүнийг 15 модоор тоглож байгаа хоёр хүн чийсэн шүнгэнтэл нь хожино сте. Хамаг мөгийг хожоод бодоо болгосон. Тэгсэн чинь нөгөө хуучны даалуу тавьдаг өвгчүүч нэг даалуугаа нөгөө заана гэж ярьдаг байхгүй. Мод нь хожихгүй болохоор даалуугаа угаана гэж ярьдаг. Ингээ 2-2-оор нь ингээд өрөө тавьсан даалууг 2-2-оор нь ингэж тавьж хагаад ингээд угаагаад ингэдэг байхгүй. Тэгээ 5-5-аар нь тавьсан юм чи 2-2-оор нь ингээд 12 ширхэг юм чи 2-2-оор нь тавингууд голд нь 2 үлдэх ёстой шүү дээ. Нөгөө хүн чи ингээд ихлээл авчраал тавьсан. Ингээд тавиалсан чи голд нь нэг үлдэчихгүй. Нэг шавн дутаа даалуу болцсон. Тэгээ яасан гэсэн тэр нь миний гарт байж байгаа юм чи. Тэгээ нөгөөдхий чинь тавьсан. Тэгээ манай ирч нөгөө үгэн чинь манай ирийг гараад цохох юм болоо, зодох юм болоо. Тэгээ нөгөө тэр манай шархуугээ тэрнээс өгшөө өгөн л дөө хэрэг. Бараг далуурч ирсэн үг. Тэр үгнийг ингээ суганда юуг нь хийчихэд, нүрийг хийчихэд муу үгнийг цогч болохгүй шоронд орчин чамаг би нүрийг чи үрий гэд ингээ пижахны хайхаа ингээ баах. Тэгээ нэг баах. Бас нэг юунд Эрдэнэтэд бид нэг байшин барьж ирсэн байна. Эрдэнэтэд нэг барилга барьж ирсэн чи яг хажуудлын айлын нэг өвгөн орж ирэх бөө юм яриа л. Тэгсэн чи манай хамт ажилтдаг нэг залуу байсан чи тэр эхнэр нь хажууд нь байгаа л нөгөө өвгөн чинь манай тэр хамт ажилтдаг залуутай хэрэлдээл бөө юм болохгүй. Тэгсэн эхнэр нь хажууд нь бичлэг хийгээл. За чи цогчих наадах цогчих гэл өвгнийгээ зохиолох гал. Нөгөө манай хамт ажилтдаг залуу таны би үнсчий заяа гэсэн оруулан нэр нь татаа үнсээсэн. Тэгсэн чи пүү пага тэрүүгээр нэг байдлаар бас. Тэгээ заримдаа бид нар яг ийм тохиолдол бүр арга барагдсан бүр яайдаа гэсэн тиймнүүд маш их тохиолддог. Яагаад гэвэл бидний махан биеийн хүсэл болон эзэн бурхны биднийг дуудсан дуудлага хоёр хоорондоо нэмэх буюу хасах сөрөгтэй яг адилхан. Бидний хувьд бурхны дотор дуудагдсан тэр амьдралдаа амьдрна гэдэг амар биш ээ гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Энийг бид нар мэдэх ёстой. Мэдхгүйгээсээ болоод бид нар ундаг. Мэдхгүйгээсээ болоод бид нар итгэлийн амьдралаас хурдаг. Энийг бид нар мэдэх ёстой. Итгэлийн амьдрал гэдэг чинь саастай, бэрхшээлтэй, сорилттой, хүнд хэцүү байдгийн байна гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгхгүйгээсээ болоод Есүст итгэх юм бол нэг сайхан дардан замаар явбал тэгж яагаад нэг сайхан Есүсээ хажууд очивол тэгээ нэг сайхан амьтан болчихно гэж бодоод байх шиг байна. Эсвэл Есүс итгэшингүүт яаж исэн чи мэдрэхээ байсан ингээл бүгдийг нь уучлаад ээж идэг нэг мэдрэмжгүй амьтан болчих чана гэж ойлгодог юм шиг. Тийм юм байхгүй. Тийм байхгүй. Авраам чи мэдрээд байгаа зү. Авраам ингээд Египтийн цэргүүд эхнэр нь булгах гэдсэн чи айж байгаад ингээд эхнэр миний эхнэр биш гэ хотлоо ярьж мараа ингээд мэдрээд байгаа хэвчээ. Тэгээ бид яг л адилхан. Бидэнд бүгдэнд нь адилхан ийм мэдрэмж байна. Энэ сорилт тохиолдно. Бидэнд бүгдэнд нь адилхан зам өмнө бидний хүлээж байгаа. За тэгэхээр дуудагсан нэгний амьдрал гэдэг бол дардан зам биш байдаг юм аа гэдгийг бид Авраамийн амьдралаас сурч харж мэдлээ. За одоо яах вэ? Тэгэл асуудлууд тохиолдол ах юм, асуудлууд үүсэл ах юм, асуудлууд өмнө бий болол ах юм. Тэгээ яах вэ гэдгийг асуудал гарч иж байгаа тийм үү? Бид нар өнөөдөр Авраамийн энэ хэсгээс харах юм бол түүнд ах дүүсийн харилцаанд сорилт үүсэж байгаа юм. За магадгүй эд хөрөнгө, эрх мэдэл, махан биеийн хүсэлгээд олон зүйл дээр энэ сорилт үүсэж байгаа. Тэгэхээр Авраам яг энэ үед юу болсон бэ? Авраам энэ үед сонголт их хэрэгтэй болсон. Тийм биз? Авраам Лотыг дуудаад юу гэж хэллээ? Бид ах дүүс чи би тэр хооронд танаавас манаа малчтай хооронд маргаан бүү байг. Чиний өмнө байгаа энэ бүх газар бай шүү. Чи надаас салж аваач. Хэрв чамайг зүүн тишээ бол би баруун тишээ явъя. Хэрв чамайг баруун тишээ бол би зүүн тишээ явъя гэж хэлсэн. Авраам энэ үед сонголт хийх болсон. Магадгүй Авраам өөрийнхөө хүсэлт одоо шунал тэрхүү эрх мэдэл янз янзын зүйлдээ баригдаа те. Эсвэл яадгийн ах дүүсийн харилцаанаасаа болоод ч юм уу лоттой зурлаад авахыг хүсээгүй. Заримдаа бид нар бас яг ийм зүйл тохиолддог. Библиэд хэлэхдээ юу гэж хэллээ? Чи надаас болж хадам ээжтэйгээ, хүргэнтэйгээ, ах дүүстэйгээ муудалцах болно. Хэрэлдэх болно, маргалдах болно, дайдах болно гэдгийг хэлсэн шүү дээ. Авраамийн хувьд магадгүй энэ хайртай дүү минь,
итгэлдүү минь хоёлаа ингээл хамт байж ич гэдэг юм уу те янз янзын байдлаар хийж болох байсан боловч энд маш шийдэмгийгээр тэрээр сонголт хийсэн. Сонголт хийсэн. Тэгээд Лотод газар нутгаа сонгоод өөрийнхөө явах замаар яваа гэж хэлсэн. Заримдаа бид яг ингэх шаардлагатай байдаг ах тусаа. Үнэхээр заримдаа бид нэр ингэх шаардлагатай байдаг. Мэдээж та нар ах トゥ нэртэй тийм үү? Ах トゥ байгаа үстэй бүгдэнд чинь. Бүгдээрээ итгэж гин үү? Ах トゥ нар чинь бүгдээрээ итгэж таны хажуу сууж гин үү? Үгүй нь ойлгомжтой. Аав ээж байгаа. Бүх аав ээж чи итгэдэг үү? Үгүй. Үр хүүхэд байгаа. Үр хүүхдүүд чинь бүгдээрээ цуглаанд явж гин үү? Үгүй. Яах вэ? Зарим нэг нь айгуул салгалаад өөр янз янзын юм энэ тэтг тэрэн тэтг инг тгээ танаас хажуунаас чи ингээд хатгаад байж байгаа шүү дээ. Одоо яах вэ тэгээд? Тэгэл зуралдаад ах уу? Энэ миний дүү юм байгаа. Энэ миний ах юм байгаа. За чи цуглаанд явахгүй бол одоо болитой хоёлаа ингээд байж ийта гэдэг чи. Бид сонгох зүйлээл сонгох хэрэгтэй. Энэ дэлхийн ертөнцийн мөнхийн зүйл гэж ерөөсөө байхгүй. Мөнхийн зүйл ганцхан Бурхан л мөнхийнх. Тийм учраас бид энэ дэлхийн ертөнцийн юуг сонгох ёстой вэ? Бурханыг л сонгох ёстой. Амен. Эд хөрөнгө, эрх мэдэл, ах дүүсийн харилцаа, эцэгхийн, найз нөхдийн харилцаа тэр бүгдээс илүүгээр Бурханд итгэх итгэл, Бурханыг дуулууртаа дагах энэ явдлыг бид нэр сонгох ёстой байх тусна. Авраамын үед ийм сонголтоо л хийсэн. Магадгүй тэр Лоттой байсан бол олуула. Баян хүчрхэг эрх мэдэлтэй байж болох байсан. Гисэн ч гэсэн Авраам сонголтоо хийсэн. Лотод хэлсэн байна. За чи сонго. Ага чиний өмнө байгаа нутаг, газар энэ бүгдээс чи дуртайгаа сонгож хэлсэн. Ирэх ашиг, амар тайван, махан биеийн тав тухтай байдал, хүмүүний хүсэл тачаал энэ бүгдээс илүүгээр биднээс Бурханыг сонгох ёстой биш байх тусна. Хэрвээ та Бурханыг сонгох юм бол Бурхан хизээч таныг орхихгүй гэдгийг та итгээрэй. Хэрвээ та Бурханыг сонгох юм бол Бурхан хизээч танд буруу зам, буруу зүйлийг санал болгохгүй гэдэгт та итгээрэй. Магадгүй бусад зүйл нь биднийг буруу тийш нуруудаж магадгүй. Хитрхи хэрэг мэдэлд автсан хүмүүсээс асуудал үүсдэг. Хитрхи хэдэн мөнгөнд автсан хүмүүсээс асуудал үүсдэг. Хитрхи шунал автсан хүмүүсээс асуудал дундаг. Тийм учраас ах トゥ минь хизээш та Бурханыг сонгохдоо битгий эргэлзээрэй гэж би таныг ятгах байна. Амен. За цааш нь харах юм бол Авраам Лотод сонголтыг өгсөн. За тэгээд Лот харсан. Лот хараагаа өргөн зоар хүртэлх Йордоны талыг бүх газартаа элбэг устай эзний цэцэрлэг шиг мөн Египтийн нутаг шиг сайхан байхыг харваа гэж хэлсэн. Эзний цэцэрлэг гэдэг нь тайлбар талаас харах юм бол Эден цэцэрлэгийг хэлж байгаа юм байл л дээ. Тэр Эден цэцэрлэг шиг Египтийн нутаг шиг их сайхан тийм газар байсан Лот харсан. Тэгээд яасан бэ? Учир нь энэ Содом Гоморо хоёрыг эзэн устгахаас өмнө бай. Бид нар хойшлуулаад харах юм бол Содом Гоморо гэж нэг завхарсан хот гарна. Тэр хотод яадаг вэ гэхээр бөөн ижил бүсдэнгүүд, бөөн завхарсан нөхдүүд байдаг. Тэгээ тэрийг яадаг вүлээ Бурхан? Фүү! Галаар будаа болгодог тийм үү? Өдөд гарна. Дараагийн цуглаан дээр ирэх юм бол маш гоё Библиэс гоё номлол сонсон шүү. Цуглаанаа битгий таслаарай. За тэгээд цаашаа явдаг. Тэгсэн чи яасан бэ гэхээр Содом Гоморо хоёрыг эзэн устгахаас өмнө тэр газар бол ус ихтэй, маш сайхан газар байсан. Ер нь бол шүү дээ энэ Израилийн нутаг гэдэг газар ч юм байна шүү дээ. Ер нь яг ясмэн дээр бол айгүй онцгой газар шүү дээ. Айгүй тийм муу газар. Газар нутаг нь баг сул шороо гэдэг юм байхгүй. Одоо манайд чи ингээд хар шороо, хүрэн шороо гэж харж шүү дээ.
Тинчээ хүрэн битийл ийсэлж бараг бодлоо байхгүй. Амар юм хатуу ингээд нэг хөршин юм айгуу тийм сонин нэг л тийм сонин газар. Тэгээ одоо ингээд агуу Йордан гол гэж яриад шүү дээ энд. Йордан гол дээр нь би очисон л доо. Тэр Йордан гол дээр нь орж хүн усан баталгаа өртөж исэн. Йордан голын нэг тал нь Израиль, нэг тал нь цаана Йордан байдаг юм байлээ. Йордан голыг ингээд туулаад гарахад миний энүүгээр татах юм байлээ. Тэгээ одоо энэ чинээс энэ сандал хүрэхээр нэг юм данил улаанаараа эргэлдсэн юм одоо хааш юм дээ. Жохон эвүүгээр хэлээ шалбааг үсэж байгаа. Ерөөсөө яг л тийм. Тэнд ингээ улаанаараа эргэлдсэн бүр нэг юм яг л Монгол нэг ингээд бороо их оронгоч жалгаар нэг ингээд шавар урсдаг те, шалбааг урсдаг те. Яг тэрэн шиг тэр Йордан гол гэдэг нэг тийм өнгөтэй тийм бол бараад байгаа юм л та. Яг Библиэлд л ингээд ярьж байгаа нь тухайн үедээ их сайхан газар нутаг байсан юм шиг байна. За тэгээ ингээ харсан чинь хөрхийн нөгөө Лот ч харсан чинь их сайхан газар нутаг харагдлаа. Устай, чихтэй. Тэгээд эдийн цэцэрлэг шиг тийм сайхан газар нутаг харагдсан учраас Лот за би ийшээ нүг яа гэж хэлсэн. Тэр сайхан газар нутаг руу би нүг та нөгөө тийш. Авраамд нөгөө үлдсэн оногдсон тийм үү. Энэ чинээс бид нар бас нэг Бурхны хүмүүний одоо хийж байгаа гайхамшигтай зан төрхийг бид нар олж харах хэрэгтэй. Энэ чинээс юу гэж байна? Авраам Лотд хэлэхдээ юу гэж хэлсэн? За хоёлаа шодъё ч юм уу те. Эсвэл би энийг авъя, чи энийг авъя гэж юусоо яриаг. Энд Авраам шууд хэлсэн Лот за чи сонго. Эндээс бид нар Бурхны хүмүүсийн хийдэг хоёр мөн чанарыг харж байна. Нэгдүгüүрт нь Авраам нэгүслэр Лот сонголтыг өгсөн байх гэж би ойлгож байна. Магадгүй түүний зүрх сэтгэлд дүүгээ хайрласан хайр байж болно. Тийм үү? Одоо яадаг юм магадгүй түүний зүрх сэтгэлд одоо арсалдаж, эрсэлдэж, тэрсэлдэж, хэрэлдэж, маргалдахыас хойш суусан тийм сэтгэл байж болно. Би энэ номлыг бэлдэж байхдаа бодсон. Манай энэ цуглаанд бас иймэрхүү хүмүүс байдаг юм шиг байна. Одоо энэ манай бэлгүүний бол нэг их хүн амьтанд хэрэлдээд идэв. Тэгээл байж идэг. За чи сонгочихоо гэж байж идэг те. Нэг тийм чин чанартай, зан чанартай хүмүүс байдаг юм болов. Тэгээ эхний хувьд бол бас нэг тиймэрхүү зүйлийг одоо Авраамийн хувьд бол нэг тиймэрхүү яг зан чанарыг гаргасан. Тэр нэгүслэр Лот сонголтыг өгсөн. Хоёрдугаарт Бурхны хүний зан чанар эзэнд итгэсэн байх гэж би ойлгож байна. Тэрээр магадгүй Лотыг сонгохдоо Бурхан надад хизээч мөнгө өгөхгүй гэдэг итгэлтүүд байсан байх гэж ойлгож байна. Тэгээд Лот түүнээс сонгосон. Лот уг нь өөрийнхөө нүдэнд харахтаа хамгийн сайхан газрыг сонгож байгаа тийм үү? Уустай одоо яадгийн тэр эдийн цэцэрлэг шиг те Египтийн газар нутагт тийм сайхан газрыг Лот сонгосон. Тэгээс энд Бурхан итгэдэггүй Бурхны биш хүний бас гаргаж байгаа нэг алдаа байна. Бурхан Авраамыг дуудаж Авраам Бурхан дуулууртаа дагсан шүү дээ тийм ээ. Лот болохоор Авраамыг дагсан байхгүй. Тэгээ тэр хоёр хамж бичсэн. Гэтэл Лот энэ ч сонголт хийхдээ зөвхөн өөрийнхөө нүдэнд харагдж байгаа сайн сайхан зүйлийг өөрийнх нь сэтгэлд, өөрийнх нь хүсэлд, өөрийнх нь шуналд нийцж байгаа тэр сайн сайхан зүйлийг Лот сонгосон. Бид нар үргэлжлүүлээд харах юм бол Содомын хүмүүсийн санаа ёрын тул гэж тийм ээ. Тухайн үед Содом хот тэр чигтээ ёрын муу бузар асуудалтай хүмүүсээр дүүрэн байсан. Гэтэл Лот яасан бэ гэхээр тэр одоо гим нүгэл шунал ёрын муу зан тэр хэрцгий байдал тэр бүгдийг үл хамааран зөвхөн өөрийнхөө хүсэл шунал давтаж тэр сайн үржин шимтэй гэж харагдж байгаа тэр газар нутгийг сонгосон. Тэгээд сонгосноор тогтоогүй тэнцэнэ бүр очиж буудалсан. Лот талын хотуудын дунд сууж майхнаа нүүлгэн Содомын орилцоо босгоч гэж. Тэгээ нөр эзэмшил газараа очиод бүр Содомтой хаяа зэрэгцэн суусан байгаа. Тэгээ энэний үр дагаврыг бид нэр дараагийн бүлгүүдээс харж чадна. Дараагийн бүлгүүдээс. Тэгэхээр энэ чэнэс юу гэж хэлж байна гэхээр Лот өөрийнхөө нүдэнд харагдсан сайныг хайсан. Тэр юун зөвийн, юун мууийн, юун сайхын, юун муухайн гэдгийг ерөөсөө ойлгоогүй. Зөвхөн тэр шунал хүсэлтэд автаж энэ сонголтыг хийсэн. Магадгүй тэр сайн муу эргцүүлэн боддог байсан бол, магадгүй тэр Бурханд итгэдэг байсан бол Содомын хүмүүсийн, Гоморын хүмүүсийн тэр гим нүгэлтэй бузармуу байдлаас болж тэндээс холдохыг хичээх байсан баг. Харин Лотын хувьд бүр хаяа зэрэгцэн суусан байгаа. Ингээд ч үүнийхээ үр дагаврыг авсан байдаг.
Заримдаа итгэгч нар биднээсийг өнөөдөр амьдрал яг ийм зүйл рүү хөтэлдэг ах トゥ уснараа. Өнөөдөр итгэгч бидний амьдралыг эрх ашиг гэдэг зүйлээс болж биднийг ямар ч хүнтэй хамаагүй зуузаа холбуулж, толгоо холбуулж, ямар ч хүнтэй хамаагүй нэг болгон дор оруулж амьдрах ийм амьдрал бидний аваачдаг. Өнөөдөр бид нар юу хийх гэж байна? Хинтээ, хаана, юу гэдгээ маш сайн тунгаан бодох хэрэгтэй. Лотын хувьд сайхан зүйлийг хараад сайхан зүйлийг сонгосон. Тухайн үеийн хамгийн суперийг. Гэтэл тэр нь эргээд түнд гайвал. Өнөөдөр бид нар зөвхөн сайхан зүйлийг харж сонгож түүгээр өөрсдөө осрлуулж амьдрах юм бол эцэстээ бид нар түүнийхээ горыг амснаа гэсэн үг. Түүнийхээ горыг амснаа гэсэн. Тийм учраас бид нар ямар нэгэн сонголт хийхдээ, ямар нэгэн шийдвэр гаргахдаа үргэлж эзнээс асууж, юу нь зөв юм, юу нь сайшаалтын, юу нь үнэн, юу нь хариу юм. Энэ бүгдийг бид нар бас тунгаан бодож сонголтоо хийж явах ёстой юм шүү гэдгийг Библийн хэсэг бидэнд өнөөдөр сануулж байна гэсэн. Амен. За ингээд цаашаа харах юм бол Лотыг явсны дараа эзэн Авраам чи хараагаа өргөн одоо байгаа газраасаа хойд урд баруун зүүн зүгийг харагтун. Чиний харж байгаа тэр бүх нутгийг би чамд болон чиний үр удамд өгнө. Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг тоолог. Бас энэ газар нутгаар хөндлөнгөлд явж үз. Учир нь би түүнийг чамд өгнө гэв. Тэгээд Авраам майхнаа нүүлгэж Хебронд байгаа Мамрегийн цас модны дэргэд очиж суугаад тэндээ эзэн тахилын ширээ босгожээ гэжсэн. Халелуя. Бидний нэсгээс харахад бурхан түүнийг дуудаад харуулсан. Урагшаа хойшоо зүүн баруун тийш харуулаад бүх газрыг би чамд өгнө. Түүнээс гадна би чамайг үр удмыг чинь тоос шорооноос олон болгоно гэж юусэн. Ер нь бол хуучин гэрээний үед бурханаас өгдөг байсан, ер нь ерөөл гэж тооцогддог байсан зүйлүүдийн илэрхийллүүдийн элементүүд нь болохоор газар нутаг үр удам байсан. Бурхан хүмүүсийг ивэжсэн тэр зүйл нь газар нутаг байсан. Тэгээд үр хөвгтөр байдаг гэсэн. Ер нь ерөөлийг дандаа алт мөнгөөр ч юм уу эрх мэдлэр ерөөс ярьж байгаагүй. Газар нутагтай байвал болж гин, үр хөвгттэй байвал болж гин. Тэгээд Израилийн ард түмэн газар нутгийн төлөө маш их тэмцэж байгаа шүү дээ, тийм ээ. Бурханы амласан газар нутгийн бүр дээрээс гисүүлэл тэр загалмаатай даа ингээл ариун газар гээл тэр Сион тэр Израилийн газар нутгийн төлөө өчнөн олон дайн дэжин явж байна. Одоо ч гэсэн бас байлдаалаа. Одоо ч гэсэн тэгэл холилдсон тэр арабууд нь сэрүүд нь холилдсон хоорондоо үзэлцээл нөгөө нэг Израилийн хүмүүс нь болохоор гартаа АК үрцэн тэгэл явж идэг. АК үрцэн зэрэгүүд бол Израилд ерөөсөө энгийн үзэгдэл шүү дээ. Тэгэл явж байна. Тийм байж идэг. Тэгээ үнэхээр бурхны өрөөгдсөн өрөөлийн илэрхийлэл бол угаасаа газар нутаг байдаг. Одоо би боддгийн бурхан үнэхээр израильчуудад тэр газар нутгийг өгнө гэж амласан. Тэгээ тэр газар нутагт нь очиод израильчууд өрөөгдсөн. Ивэгдсэн. Тийм учраас тэр газар нутгийг үнэхээр тэдэнд маш үнэтэй байдаг бахаа гэж ойлгож байгаа юм л да. Би бол очиод харахад бол мэдэхгүй нэг тийм айхтар хай гэдэг хахаар тийм нэг одоо яадаг бишрээд хахаар тийм бол газар нутаг биш байсан л да. Гэхдээ тийм чи аюу сан. Тэнд дэвштэй ургаж байгаа ургамал үржимс тэр мөрн үр ёстой үнэндээ л супер. Тийм цөл тийм амар хатуу газар нутаг мөртлөө Израильч маш олон ургамлаараа дэлхийд одоо олимпичлээ өөр юу юучлээ нэлээд олон ургамлаараа дэлхийд нэг номерт орж штэ. Бид руслгааны систем тэр юмнууд ямар ч гоё ямар ч сайхан байдгийг. Үнэхээр тэнд бол үнэхээр гайхамшигтай юм ургаж байгаа. Гайхамшигтай би болж байгаа. За тэгээ Авраам бурхан тэр гайхамшигтай зүйлсүүдийг ерөөсөн хэлсэн. Тэгээд үр хөвгтөй чинь тоос шороомт олон болгоно гэж хэлсэн. Мэдээж энэ ерөөл дотор хүмүүс бидний аврал буюу авралын их үс үндэс одоо багтж байгаа л да. Багтж байгаа. Авраамын үр удмаас Есүс Христ бий болсон. Есүс Христээр дамжуулж хүмүүс бидний аврал үүссэн гэх мэтлэн зүйлсүүд нь чи яригдана л да. Тэгээ энэ чэнэс бид нар харах юм бол хамгийн гайхалтай нэг зүйл бурхны дуудагдсан хүмүүсийн хийдэг ёстой зүйл. Авраамаас бид нар өнөөдөр 3 дахь зүйлийг сурч байна. Тэр юу вэ гэвэл нэгдүгээрт бурхан талархал байгаа. Халелуя. Лот явсан. Тийм үү? Лот явсан. Авраам нөгөө тал руу нь явсан.
Тэгээд тэнд очихдоо Авраам магадгүй Лот хамаг сайн сайхан газар руу нүгөө явцсан. Авраам одоо яадгийн те усгүй цөл элсэрхийг тэр газар нь очсон байх. Тэгээд тэнд очиод Авраам юу хийсэн? Бурханд гомдлсон уу? Бурхан минь та арайч те. Лотод ийм газар өгчөөд надад ийм газар үлдээгээд тахтай гэдэг юм шундлаагүй. Тэнд яасан бэ? Бурхан Авраам очих ёстой газар очсон. Тэнд очиод юу хийсэн бэ гэхээр тахилын ширээ босгожээ. Амен. Тахилын ширээ гэдэг чинь ер нь юу юм бэ? Тахилын ширээ гэдэг чинь тухайн үед Бурханд магтаалыг өргөх, Бурханд талархлаа өргөх, Бурханд тэр өргөх өдөө будаа өргөл тэр бүхнийхээ дээжийг өргөх тэр гайхамшигтай ширээг Бурхан зориулж Авраам босгосон байсан. Тэгээ Бурханы хүмүүсийн Бурханд итгэдэг, Бурханаар дуудагдсан хүмүүсийн хийдэг гол зарчмын нэг нь энэ. Бүх зүйлийн нэгдүгээрт Бурханд бид нар талархал магтаалыг өргөх ёстой байдаг. Амен. Яагаад гэвэл өнөөдөр бидэнд оногдож байгаа бүх зүйл Бурханаас өгж байгаа ивэл ирүүлэх тусна. Бид нар өнөөдөр өөрт байгаа зүйлийг өрөөл бусд байгаа зүйлүүдтэй харьцуулж гомдолдог. Тийм биз заримдаа. Заримдаа өөрийнх нь цалин голдог, нөхрийнхээ цалин голдог, эсвэл яадгийн эхнэрийнхээ хоолыг голдог. Олон юмнууд бид нар голдог. Цалин авж байгаа нөхөртөө байгаа нь их юм шүү дээ. Хитэн хамаагүй. Хоол хийгээд өгдөг эхнэртэй байгаа нь их юм шүү дээ. Сайхан муухай нь хамаагүй. Үнэндээ бол. Бодоод үзэлтэй. Өнөөдөр бид нэр одоо яадгийн те байгаа үедээ тэр байхгүй гэдэг зүйлийн гачигдал, дутагдал тэр зүйлийн хэрэгцээг бид нэр ерөөсөй ойлгохгүй. Өнөөдөр бид нэр цуглаантай байна. Тийм үү? Өнөөдөр цуглаантай дуртай үедээ бид нэр очиод сайхан эзний нэрээр магтаад, дуулаад, хамтдаа залбираад ингээ явах юм бүрэн сайхан боломж байна. Гэтэл зарим хүмүүс Есүсийн нэрийг дуудсанаасаа болж тухай цоо бодуулж байна. Зарим газар. Бид нэр одоогоос 14-5 жилийн өмнө цуглаан хийх гээд эндрээ нэг нь ачаад, хөгжмөө нэг нь ачаад ингээ явдаг байсан. Тэгээ цуглаан хийхэд цуглааныхаа гадаа ирэнгүүт өнөөдөр та нарыг цуглаанаа хийхгүй явцгаа өөр газар гээд хөөгдөд явдаг тийм үе байсан. Гэтэл өнөөдөр биднэрт энэ сайхан цуглааны байр байна. Энэ сайхан цуглаан хийх боломжтой газар байна. Өнөөдөр биднээс магадгүй зарим нь өөрсдийнхөө гэр бүлийн амьдралд өөрсдийнхөө эдийн засгийн амьдралд сэтгэл хангалуун биш байдаг л байх л та. Ямар ч хэлсэн Бурхан таныг өмсөх хувцастай, өмсөх гуталтай байлгаж лээ. Та эргэн тойронд байгаа үнийг хардаа шалдан хүн байна уу? Магадгүй зарим брендийн өмссөн байгаа, зарим нь A, B, C, D копи өмссөн байгаа хамаагүй шүү дээ. Копи мопироосаа хамаагүй ялгаа багч. Би бол ер нь нэг тийм хямдхан юм авч өмсөхдөө дуртай л да. Миний ингэж өмсөж байгаа юмс хүмүүс их брэнд гэж боддог юм шиг байна. Үндсэн брэнднээс нь баг A, B, C, D копиг би өмсөж явж идэх байхгүй. Тэглээгээд нэг хектар мууддаг юм байхгүй шүү дээ. Миний хөл явдгаараа л явна. Миний бие байдгаараа л байна. Зарим нэг брэнд өмссөнгөө гэж толгоороо шааж явах, зарим нэг хөл нөцгөн гудамжинд явж байна. Зарим нэг нь нөхрийгөө их цалиа авсангүй, компанийн захирал болсонгүй гэж загинж, буруу шааж, доромжилж, гутааж явахт. Зарим нэг нь аяг цагаа хуваагаад уух өнгөө байж байна. Зарим нэг нь эхнэрийгээ ад үзэж, 9 шидээр хилж, арчаагүй дороогоор нь дуудаж, амтгүй хоол хийдэг, заваан залхуугаар нь дуудаж байхад зарим нэг нь оргон цараа эхийн оронд их, эцгийн оронд эцэг хийж зовж явж байна дэлхийн ертөнцийн. Бурхан бидэнд өнөөдөр маш олон сайхан зүйлийг өгсөн. Амен. Маш олон шүү. Маш олон. Тэр бүх зүйл Бурханы өрөөл. Магадгүй танд байгаа зүйлсийг тэнд нэг хүн хүсээд ч авч чадахгүй шүү дээ. Тийм хүн зөндөө байгаа.
Таны аз жаргалтай гэр бүлийн амьдралыг хараад ямар гоё юм бэ? Би ингэж амьдрах юмсан ингээд атаархаад хүсээд байж байгаа хүн зөндөө байгаа. Таны нөхрийг хараад ямар сайхан нөхөр вэ? Надад ийм нөхөр заяачгүй гэд шүүр шалдаа сууж байгаа хүн байгаа. Таны эхнэрийг хараад ямар сайхан эхнэр вэ? Ийм эхнэртэй болчих юм чи яав та гэд. Миний хүү ийм охинтой суучих юм чи яав та гэд шүүр шалдаад байж байгаа хадам ээж байгаа цаач. Үнэхээр ах トゥ ус минь бид өнөөдөр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж Бурханаас бидэнд өгөгдсөн зүйлийг талархалтайгаар хүлээн авч амьдрах нь ерөөл юм шүү. Энэ бол үнэхээр Бурханы хүмүүсийн Бурханаар дуудагдсан хүмүүсийн бас амьдрал илэрхийлэгддэг нэг зан чанар байдаг. За тэгэхээр найзууд минь Авраам буюу Бурханаар дуудагдаад дуудлагынхаа амьдралын эд дунд явж байгаа нэгний амьдралаас өнөөдөр бид суралцлаа. Авраам Бурханаар дуудагдсан, Бурханаар илгээгдсэн. Гэтэл түүний амьдралд өчнөө олон асуудлууд байна. Тийм үү? Тэгээ бид ч гэсэн ойлгох ёстой. Бид Бурханд итгэж байгаа бол бидний амьдрал асуудлууд бий байх болно. Хизээч бид асуудлаас сухтаж чадахгүй. Харин хэрхэн яаж шийдэх үү гэдгийг бид нар Бурханаас асууж Бурханд үлдээх ёстой. Яг Авраам шиг. Газар нутгийг сонгох үед Авраам яасан бэ? Бацаанаа чи байж гэд Лотыг хэлээгүй ш, тийм үү? Чи миний дүү учраас ах нь хүн ахтай дээлцэхтаа бахтаа. Манайс яаж томрох байсан бол те? Чи байж. Тэгээд сонголт Монголтой хийгээгүй ш. Харин яасан? Авраам Лот миний дүү. Чи дуртай газраа сонгох. Ах нь үлдсэний нав. Энэ бол нэгүсэл, уучлал, хоёрдугаарт итгэл. Тийм үү? Тэгээд яасан? Авраам явсан. Лотын сонголт үнэхээр зөвхөн өөрийнхөө сайн гэсэн зүйлийг харж өөрт нь сайхан гэж санагдсан зүйлийг сонгосон боловч тэрээр хойшд нь үсэх үр дагавар, муу муухай тэр гим нүгэл тэр асуудлуудыг ерөөсө тооцоогүй сонголттой байсан. Тэгээ Авраам яасан бэ? Авраам үлдсэн газарт нь очисон. Тэр газрыг Авраам ерөөсө ачаа үзээгүй. Тэр газрыг Авраам ерөөсө илүү дутуу үнэлээгүй. Энэ чинээс бид нэг л зүйлийг харж чадна. Юу вэ гэхээр талархал. Дахлын ширээ. Амен. Авраам Бурханаас өөрт нь оногдсон тэр зүйлд талархаж, Бурхан дахлын ширээ босгож эзэнд үндэтгэл өргөсөн. Бид өнөөдөр энэ зүйлийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж амьдрах хэрэгтэй байх тусч. Амен. Нэгүсэл, уучлал гэдгийг Бурханы хүмүүс өөрийнхөө амьдралд байлгах хэрэгтэй. Би хин нэгнийг үзэн ядаж хин нэгнтэй тооцоо бодснороо хизээч бид нар сайхан амар тайван амьдарч чадахгүй. Магадгүй бид нар уучлах юм бол харин тооцоо бодсноосоо илүү аз жаргалтай байж чадна. Хоёрдугаарт нь бид нар Бурханд итгэх ёстой. Бурханд итгэх ёстой. Аливаа нэг зүйлийг бид нар өөрсдийн нүдэнд, өөрсдийн тархи толгоонд, өөрсдийн сэтгэл, өөрсдийн бие махбодод сайхан тааламжтай санагдсанаар нь бид нар шүүж тунгааж сонгох хэрэггүй. Харин Бурханаас бидэнд юу өгч чинь түүнийг бид нар итгэмжтэйгээр, итгэлтэйгээр хүлээн авах ёстой. Гуравдугаарт нь бид нар талархах ёстой. Өгөгдсөн зүйлд нь бид нар талархах ёстой. Амен. Өнөөдөр бидэнд юу өгч чинь түүнийхээ төлөө бид нар талархах ёстой. Өнөөдөр бидэнд ямар боломж байна түүнийхээ төлөө бид нар талархах ёстой. Өнөөдөр биднэрт байгаа бүх зүйл Бурханаас өгөгдсөн зүйлс үү. Тийм учраас Бурханаас өгөгдсөн зүйлд муу зүйл гэж байдгүй маах тусаа. Амен. Бид нар эдийн засгийн аваад үзэх юм бол тийчээ Бурхан бүх зүйлийг бүтээгээд тэр бүтээсэн бүх зүйлээ Бурхан нэг л үгээр дүгнжсэн. Юу гэдэг үг лээ? Манай Батбаяр ахлагчийн ачийн нэр тийм ээ. Нэн сайхан гэдэг үгээр дүгнжсэн. Хийсэн бүх зүйл нь нэн сайхан болсон. Муухай болсон үе яг хизэнээс гисэн юм бэ? Бурханд дуулгаргүй байх тэр мөчөөс эхэлж аливаа нэг зүйл уналтанд орж ирсэн байдаг. Ах トゥ ус минь бүгдээрээ хамтдаа хүний нүдээр Бурханы хайр нэгүслэр энэ дэлхийд амьдарцгаая гэж тагуудыг би өрөөж байна. Та үнэхээр өөртөөхөө өмнө байгаа аливаа нэг зүйлд Бурханд зай тавьж өгч, Бурхан шийдвэр гаргахын боломжийг нь гаргаж өгч, өөрөө түүнд дуулууртай байж, түүнийг дагаж амьдрах юм бол таны амьдралыг үргэлж сайн, сайхан,
дагалдах болно гэдэгт би итгэлтэй байна. Авраамийн авсан бүхий л ерөөл таны амьдралд бэлхэм дүүрэн байх болтугай. Хамтдаа босоод эзэн хүндэтгэл магтаалыг өргөцгөө.